манайхаа өнөөдөр бид Жетийн Halloween ямар өнгөрдөг, өдөрлөг нь ямар байдгийг харцгаая. Тэгээ хүүхдүүдийн ямар хувцас өмссөн, багш нарын ямар хувцас өмснгийг хараад тэгээд шилдэг хүүхдүүдэд тодорхойлцгаая. За, сайн уу ихчээ. Энэ бол манай student counseling зөвлөх. Тэгээ одоо та нар ийм гоё зүйл Halloween-ийн баяраар хийсэн байна. Та яагаад танах яагаад тийм хийсэн бэ? Энэ ингээд маань сургуулийн зохион байгуулагдж байгаа ингээд бүх зарах зүйлүүд бүгдээрээ сайн үс аян танилцуулагддаг. Тэгээ энэ одоо энэчээс олж байгаа бүх мөнгийг сайн үс аян танилцуулагдаад явна гэсэн үг. Тэгээ цаас дээр нь сургууль ингээд ер нь бол өөр хүүхдүүдэд зориулагдсан юм хийж явна. Тэгээ одоо ингээд харах юм сайн үс аян guys. Уншаарай. Тэгээ амар хямдхан. Тэ гоё хийсэн байна те. За өстө маань student counseling мондөг байж. За. Again. Тэгэхээр ингээд та нар ингэ бодож магадгүй ингээд мандухай намайг мандухай гэдэг. Тэгээд би юу болсон болоо гэхээр vampire болсон. Би тийм амар vampire цус сорогч харагдахгүй байгаач. Би бол өөрийгөө vampire гэхэд итгэлтэй. Тэгээд миний cameraman байна. Амар хөөрхөн охин байгаа. Тэгээд бас дараа нь cameraman reveal хийнэ. Одоо бид нар бага ангид байна. Энэ болохоор 3-ын Б анги. Тэгээ бидний юу одоо бага ангийнхнаар ингээд одоо ямар костюм үнсэн байна гэдгийг одоо шалгацгаая. Тэгээ бид нар бүгдээ чихэр авсан. Анги болгоноос чихэр хуваалж байгаа. Тэгэхээр trick or treat. Манайхан за манай бага ангийн энэ 3 дугаар ангийнхан. Тэгээд за танаас хамгийн гоё хуцалцаа хүүхдүүд нь хаана байна? За одоо чи юу болсон? Jason. Тийм үү? Чи яа болсон? Яг бол нөгөө нэг Friday 13 стадтэй нөгөө нэг 31 стадтэй нөгөө нэг 31 байраас илүү 13 болчиход байна. Тийм үү? За та нар Halloween дуртай юу? Маань сургууль жил гайгүй гоёор идэг те. Ийштэй. Тэгэхээр за өнөөдөр гоё баярлаад тэгээд та удахгүй гоё ингээд чихэр мөхрөө түгээ гоё айцгаа заяа. Hello miss. How do you like Halloween? Yes. Oh, why do you like it? What's about that you really like about it? For me, I think the kids enjoy it too much, or the kids enjoy it and they're wearing colorful things, so their creativity is very exposed during this event. And at the same time, I'm really happy that kids are being more and more exposed with international holidays like Halloween. Yes, kid and get the banana. Oh, what costume do you have today, teacher? I don't know. Actually, my class theme is a monster, so I'm just wearing like a beanie with a lot of eyes, and then together with my monster bag. That's it. Love the iconic bag, everybody. За одоо бид нэр мэдээж ахлах дунд ангийнхнаараа ингээд асууж явах гэж байна. Йоо. Ямар юу юм бэ? За ингээд манай хөргө охтууд ингээд байна. Гой хувц өмссөн байна. За одоо тэгээд манай энэ ихч байна. Манай 11 ихч, Марс ихч. Тэгээд та өнөөдөр ямар character хувцсан байна? Chainsaw Man-ы Cosmo гэдэг хувцсан байгаа. За та яагаад энийг сонгосон бэ? Яа тэгээд ингээд дандаа Halloween гэж яриад байгаа байхгүй юу? Chainsaw Man-ийнхаа дүрээрээ. Тэгээ Halloween гэж ярьдаг. Яг дүрнийх нь ингээд хүчнүүд нь болохоор бас Halloween-тай холбоотой хүчнүүд байдаг. Тэгээд Halloween-ыг тохирсон амар тийм яг юу дутаа болохоор бас айгүй гоё болсон байж тээ. Манайхаа үсийг харалтаа. Вау. За манайхаа өнөөдөр бас манай хоёр багш байна. Гадаадын багш нар. Тэгээ нэг нь Winabel гэдэг багш маань, Isabel гэдэг багш нар байна. Okay, why did you pick this outfit today? Alright, because I am currently watching Freyrin, and she's an elf, a very powerful one. So I chose it because of that. Oh wow, that's a really unique costume. Okay, so what costume are you wearing? Actually, I forgot my headband. I'm Miss Rachel. I chose this outfit, this costume, because Miss Rachel teach young children. No, that's all. That is so inspiring. Thank you guys. You're welcome. Okay, bye.
Одоо бид нэр манай фэшн шоуын цаг болсон байна. Тэгэхээр бид нар ямар гоё хувцсууд гажсныг харцгаая. Тэ андаа бүтэл. Йоо би бүр одоо 10 сангчлаа. Тэгэхээр ингээд манай бага ангийнх нь 1 2 дугаар ангийнх ингэж гоё чимэлсэн байна. Шаар үлгсэн байна. Яа нөхөрдгөө. Тэгээд одоо ингээд орцгоё. Занашир. Одоо бид нэр спорт зал руугаа ороод фэшн шоу харцгаая. Өстө олон хүүхдүүд цугласан байна да. Ийм байна. Маш олон хүүхдүүд байгааз.